Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн теле хичээлийг насан туршийн боловсролын үндэсний төв, боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг Стар телевиз хамтран хүргэж байна. Та хүүхдтэйгээ хамт ном уншаарай сэдвийн хүрээнд ном хүүхдийн хөгжилд хэрхэн нөлөөлдөг тухай, номын агуулга сонголт нь ямар байвал зохилтой, нэгэнт сонгосон номоо хэрхэн яаж уншуулж болох вэ гэсэн 3 хүрээнд ярилцах болно. Яагаад ном чухал вэ? Бага насны хүүхдийн тархины хөгжил асар хурдтай, асар эрчимтэйгээр хөгжиж байдаг. Тэгвэл эцэг эхчүүд та бүхэн яг энэ алтан үеийг алдаж болохгүйгээр хүүхдээ номонд дурлуулах, номтойд нөхөрлүүлэх арга хэмжээнүүдийг авч байх нь чухал юм а. Хараахан уншиж сураагүй бага насны хүүхдтэй зурагтай номыг үзүүлэн, номын талаар ярилцсан, хүүхдээ номыг нь өөрийн үгээр яриулах гэх мэтээр эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ номтой ойрхон байлгаарай. Уншиж сурсан хүүхдүүдийн хувьд 3-5 минут, 5-10 минут хамтдаа ном уншиж, бие даан ном унших байдлаар хүүхдүүдийнхээ ном унших сэтлийг нь үргэлж өдөөж байгаарай. Хүүхдийг номонд дуртай болгохын тулд бид бүхэн тэгвэл юу хийж болох вэ? Та бүхэндээ жижиг зөвлөгөө хүргэе. Хамгийн нэгдүгээрт та хүүхдтэйгээ хамт унших номынхын талаар урьдчилан ярилцаарай. Эцэг эхчүүд бид бүгдний санаанд нийцсэн сайхан ном гэж үзсэн зүйл маань хүүхдүүдийн сонирхолд нийцэхгүй байж болно. Тийм учраас та хүүхдийнхээ хүсэл сонирхлыг нь урьдчилан мэдэх нь хамгаас чухал юм а. Бас нэг санал болгох зүйл нь та хүүхдтэйгээ хамт номын дэлгүүр ороорой. Хүүхдээр өөрөөр нь сонголтыг хийлгүүлж номыг нь сонгуулах нь хамгийн чухал. Ингэж хүүхэд өөрөө номоо сонгосон бол тэр номоо унших сонирхол нь маш их байдаг. 3-дугаарт хэрэг хүүхэд ээж аваараа номоо уншуулна гэвэл та битгий татгалзаарай. Хүүхдтэйгээ хамт ном уншин, асуусан асуултанд нь хариулан, номын талаар ярилцсан хүүхдийнхээ танин мэдгүй хөгжлийг дэмжих нь чухал. Ном зохиолоо уншсны дараагаар та бүхэн хүүхдээсээ асуулт асууж болох юм. Чи тухайн цаг оронд байсан бол юу хийх байсан бэ? Чи номын зохиолынхон гол дүрийн баатар байсан бол хэн болох байсан бол гэх мэтээр хүүхдийнхээ танин мэдхийн, сэтгэн бодохын хөгжлийг дэмжсэн асуултуудыг асуун хүүхдтэйгээ хамтдаа ажиллаарай. Дараагийн чухал зүйл маань юу вэ гэхлээр та бүхэн хүүхдтэй номын тавиур, номын булан, бичил орчинг гэртээ үүсгэж номын булантай болгож болох юм. Үүний тулд эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ нурууны өндөр тохирсон, ялангуяа бага насны хүүхдүүдийн хувьд номын нүүр зургийг өөрлөнд харуулсан байдлаар байрлуулвал хүүхдүүд маань ном унших сонирхол нь үргэлж төрж байдаг. Дараагийн зүйл маань бид бүхэн хүүхдтэйгээ хамт номын сан руу хамтдаа очиж карт нийлгэн номын санг бас танилцуулж болох юм. Хэрвээ таны цаг зав болдог бол хүүхдтэйгээ хамт номын санд ном унших цагийг бас гаргаж байгаарай. Яг одоогийн ковидын нөхцөл байдлаас шалтгаалan та бүхэн бас цахим номын сангаар аялж болох юм. Энэ цаг хугацааг та бүхэн хүүхдтэйгээ хамтдаа хөгжих, хамтдаа өнгөрүүлэх, хүүхдийнхээ хөгжлийг дэмжсэн олон алхмуудыг хийх цаг хугацаа гэж харан эргээр хүлээн авч хүүхдтэйгээ хамтдаа ажиллаарай. Хүүхдийнхээ насны онцлог тохирсон байдлаар бид бүхэн бас номыг сонгож болдог. Та бага насны хүүхдтэй бол хүүхдтэй ном сонгохдоо зохиолын дүр нь цөөн тоотой байхыг сонгоорой. Магадгүй 2-4 дүртэй байвал танаа хүүхэд зохиолынхон дөрүүдийг зохиолоо ойлгоход нь амар хялбар байж болно. Цаг хугацааных нь хувьд яг одоо үргэлжилж байгаа. Мөн зохиолын үйл явдал нь тухайн хүүхдийн маань орчин тойронд өрнөж байна уу гэдэг дээр та бүхэн маань бас анхаарлаа хандуулаарай. Мөн бага насны хүүхдүүдийн ном сонголтод хамгийн чухал зүйл нь номын зураг байдаг. Гой ганган хэнцэр гэхээсээ илүүтэй тухайн зохиолын маань үйл явдлыг харуулсан амар хялбар зураг байвал хүүхдүүдэд минь ном унших сонирхлыг мөн төрүүлж байдаг. Мэдээж бичвэр текст нь бага байх нь чухал гэдгийг ээж аав нар та бүхэн маань мэдж байгаа байхаа. 7-оос 11 настай хүүхдүүдэд та бүхэн ямар ном сонгох вэ? Би үүн дээр 2 зөвлөгөөг та бүхэндээ хүргэе. Мэдээж өмнө нь хүргэж байсанчлан хүүхдүүдийнхээ сонирхол, хүслийг энэ дээр чухалчлах нь хамгийн чухал. Хүүхдийнхээ сонирхолд нийцсэн номыг та сонгоход туслаарай. 2-дугаарт энэ насны хүүхдүүд маань уншиж буй ном зохиолынх нь кино гарсан байдаг бол ном унших сонирхолт нь ихээхэн нөлөө үзүүлдэг. Жишээ нь
Harry Potter зохиол номоо уншлаа, ном зохиолоо уншлаа гэхэд киногоо үзсэн байдлаараа бас ном унших хүсэл сонирхол маань нэмэгдэж байдаг. 12-оос 15 нас гээд өсвөр насны хүүхдүүдэд ямар ном илүү зохимжтой талаар мөн л та бүхэн хүүхдтэйгээ ярилцах нь чухал. Энэ насны хүүхдүүд маань магадгүй ном унших байдал нь багахан хэмжээгээр буурах тохиолдол ажиглагддаг учраас та бүхэн хүүхдтэй шинэлэг мэдээлэл ном зохиолыг санал болгох нь чухал юм шүү. Тухайн сонирхож байгаа номынхон талаар мэдээллийг хаанаас авч болох уу, хэрхэн авч болох уу гэдэг дээр ээж аав нар та бүхэн хүүхдтэйгээ ярилцаж байх нь чухал. Энэ насанд хамгийн чухал зүйл нь та хүүхдээ бүү хүчлээрээ. Нэгэнт бид бүхэн номоо сонгосон учраас хэрхэн яаж уншуулах талаар маш олон арга байдаг. Үүнээс та бүхэндээ нэгэн аргыг сонирхуулъя. Ном уншихын өмнөх үе, ном унших явц, ном унсны дараа гэсэн 3 үе шаттай арга байдаг. Тэгвэл бид бүхэн ном уншихынхаа өмнө хүүхдтэйгээ энэ зохиол хаана хизээ болж байгаа юм бол гэх мэтээр хүүхдээсээ асуулт таамаглал төвшүүлэх нь чухал. Хамгийн сүүлд нь хүүхдээсээ та бүхэн тэгвэл энэ зохиол бүгдээрээ нэр өгье гэх мэтээр хүүхдээсээ хариултыг аваарай. Хүүхдээ хариулт өгөх бүрт та бүхэн хүүхдтэй урмын сайхан үгийг хайрлаж хүүхдээ үргэлж дэмжээрэй. Яг энэ үе шатанд хүүхдүүд маань уншихын өмнөх шатанд энэ зохиолыг, энэ номыг уншия гэсэн тэр хүслийг төрүүлэх нь л хамгийн чухал юм шүү. Унших явцад та бүхэн хүүхдтэйгээ хамт уншиж байгаа тохиолдолд 2-оос 3 удаагийн зогсолтыг гэж үүний дараа юу болох бол чи юу гэж бодож гэн гэж таамагласан зүйлээ зуруулах, бичүүлэх, яриулах гэх мэтээр хүүхдийнхээ хөгжлийг дэмжсэн алхмуудыг бас хийж болох юм аа. Унсны дараа бид бүхэн тэгвэл хүүхдтэйгээ хамт юу ч хийж болох вэ? Хэрвээ чи зохиолч байсан бол яаж төгсөх байсан бэ? Чи энэ зохиолоос юу сурч ав? Гэх мэтээр эргцүүлэн бодох, танин мэдхийн тэр хөгжлийг дэмжсэн асуултуудыг асууж байх нь чухал юм аа. Бид бүхэнд цаг бага байгаа учраас би та бүхэнтэйгээ хамт уншихын өмнөх үе шатыг хамтдаа ажиллаж үзцгээе. Та бүхэн миний асуусан асуултанд хариулахыг хичээгээрэй. Дараах зургийг ажиглаарай ээж аваадаа. Зураг дээр хэн байна вэ? Зураг дээр юуны зураг байна? Энэ хоёр хүүхдийн маань гадаад байдал юуг өгүүлж байгаа юм бол? Дотоод сэтгэл нь ямар байгаа юм бол? Та бүхэн зургийг ажиглан харж өөртөө хариулт өгсөн байдлаар яваарай. Тэгвэл одоо бүгдээрээ энэ номын зохиолын зургийг хараад нэр өгцгөөе. Ямар нэр өгөх вэ? Баярлалаа. Бид бүхний асуултанд хариулж зохиолд маань нэр өгсөн ээж аваадаа маш их баярлалаа. Тэгэхээр энэ зохиол маань бид бүхэн уншихын өмнөх үе шатн дээр хүүхдүүдтэй энэ номыг унших юмсан л гэсэн сэтлийг төрүүлэх нь хамгийн чухал. Одоо бүгдээрээ номоо унших уу? Та нар юу гэж бодож байна? Ихэнх хүмүүс уншия гэсэн сэтэл нь энд төрж байдаг. Манай боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг зуны уншлагын цаг гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Үүн дээр бага ангийн сурагчдын унших чадвар дэмжлэгтэй хүүхдүүдийг 5 хоногийн хугацаанд туслан дамрангаа ном уншуулах боломжийг олгодог. Энэ дээр маш олон арга зүйгээр хүүхдүүдэд ном уншихыг заан сургаж хамтдаа ажилладаг. Хамгийн багадаа 4 зохиол, хамгийн ихдээ 207 зохиол уншсан хүүхдүүд байсан 5 хоногийн туршид. Тэгэхээр үүнээс юуг харагч байна гэхээр ээж аваад бид бүхэн хүүхдтэйгээ ажиллах арга зүйгээ багахан өөрчлөх юм бол хүүхдүүд маань чадахгүй, мэдэхгүй, сурахгүй зүйл байдаггүй юм аа. Зуны уншлагын цаг хөтөлбөрөөс ирсэн хүүхдүүд маань би чадна гэсэн итгэл дүүрэн байсан нь нүдэндээ цогтоо байсан нь хамгийн их ач холбогдолтой ажлын нэг болж исэн. Энэ зуны уншлагын цагт явсан хүүхдүүдийн ээж аваадаас ямар үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа талаа таниулахын тулд яг энэ уншихын өмнөх шатын аргаар ээж аваадад сургалт зохион байгуулахад багшаа хизээ номоо унших вэ? Хичээл дуусгаас өмнө ном зохиолоо уншия гэсэн саналууд маш их гарч исэн. Тийм учраас та бүхэн өөрийнхөө арга зүйг нэг өөрчлөөд үзээрэй. За та бүхний харж байгаачлан саяны зураг маань ниссэн хүүхэлтэй гэдэг зохиол байсан. Энэхүү зохиолыг маань боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн үндэсний сургагч багш Батхүү багш маань зохиолч багш хөтөлбөрт хамрагдан
энэ номыг зохион бүтээж энэ ном маань дэлхийн 14 улс орны хэлээр орчуулагдан гарч хүүхэд багчуудад хүрсэн зохиол байгаа юм а. Энэ мэтчлэнгээр та бүхэн хүүхдтэйгээ ажиллахдаа олон аргыг бас хэрэглэж хүүхдээсээ үргэлж танин мэдхийн асуултуудыг асууж хамтдаа хөгжөөрэй. Хүүхдийн хөгжилд ном хэрхэн ямар ашиг тустай юм бэ? Тэгвэл уншихгүй математик, уншихгүй монгол хэл, уншихгүй хим, физик, биологи гэж байдаггүй. Ном уншсанараа хүүхдүүдийн минь суур чадрууд болох унших, бичих, ярих, сонсох, сэтгэн бодох чадвар маань давхар хөгжиж байдаг. Хүүхдийн хөгжлийн танин мэдхийн гол түлхүүр бол ном унших байдаг учраас ээж аауд та бүхэн хүүхдтэй ном унш гэж хэлхээсээ илүүтэйгээр өөрийн биеэр үлгэрлэх нь чухал юм шүү. Хүүхдтэйгээ хамтдаа өдөрт 20 минутыг ном уншихтаа зарцуулж харилцан ярилцаж цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаарай. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.